Яг зүгээр энэ хариултуудад явж байхад албаны хүмүүс ингэж юм л да. Одоо л дэлгэрэнгүй ярихгүй болохгүй гэд. Одоо биш үг нь өмнө нь дэлгэрэнгүй ярьж ойлгуулж энэний ач холбогдол за энд нэгдсэний сөрөг болон давуу талыг бид нар олж авахын тулд ямар бэлтгэлтэй байх ёстой, хувийн хвшилтэйг нь таниулж явах ёстой байсан. Хувийн хвшилтэй бэлтгэл хангах хугацааг нь өгж явах ёстой байсан. Гэтэл өнөөдөр хувийн хвшилч эсэргүүцээд шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс танхим нэг байр суурь бас хэлчих зүг баг. Тэгэхээр одоо дэлгэрэнгүй юм биш. Аливаа шийдвэрүүдийг боловсруулж оруулж ирэхээс өмнө дэлгэрэнгүй ярьж нуудаг биш. Хин нэг дарга нарын хоорондын ярьсан зүйлийг болцсон мэтээр ингээд бас ярьдаг байдал руугаа хэдүүлээ одоо болмоор. Яг үндэ хэлэхэд энийг нэг дэлгэрэнгүй ингээд олон нийтэд хилцүүлээд ийм нөхцөл байдал байна шүү. Шин зах зээл рүү бид орох хэрэгцээ байна гэдгийг таниулж исэн би одоо хилцүүлэг уулзалтуудыг ер нь том цөөхөн санаж байна. Ерөөсөө л энэ бидний алдаа, хандлагын алдаа. Өнөөдөр яг гишүүдийг буруутгаад ч юм уу ингээд авах биш. Гишүүд ч бас боломжлоод байгаа байхгүй. Ягаад тэгэхээр адилхан олон нийтэд адилхан мэдээлэл өгнө. Тэгээ эдийн засгийн ийм амаргүй. За эргээд энэ дид үдсдийн хомсдол хүртээмж байхгүй энэ үе дээр манай аж ахуйн нэгж байгууллагуудын том зах зээл рүү хэр орох бэлтгэлтэй байд юм бол доо. Энэ дээр одоо яг албаны байр суурийг хилээч. Хичнээн аж ахуйн нэгж байгууллага, хичнээн нэгж төрлийг ерөн оруулах бэлтгэлийг ерөн хангаж байгаа. Зүгээр тэр 360-аад гэдгийг бол ерөнхий багцаагаар хэлж болно. Гэхдээ яг бодит одоо яг энэ зах зээлийг нээчүүл давуу байдлыг олж авах хичнээн аж ахуйн нэгж байна. Тэгээ би яг зүгээр эдийн засгийн хөгжлийн яамны сайд байгаа дээр бас жоохон боломжтой юмэр байна. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал зах зээлийн багт хамжаасаа шалтгаалаад яг зүгээр монопол далдаа ч юм уу байж магадгүй бах. Энийг бид зөв болгон зөв. Тэгэхдээ өнөөдөр бизнес хийж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаа та нар бол картел, хуульдагч нар ийм залах уу гэж хэлж болохгүй. Энэ бол одоо тун болгоомжгүй үг. Өнөөдөр эдийн засгийн одоо хөгжлийн зөвлөл дээр та нар зэрэгцээ сууж идэм байл шүү дээ. Та яг энэ үгээ өөдөөс нь алж жагаад хэлэх ёстой байхгүй. Одоо залхуургүй маргүй байна. Тэгвэл эргээд нэг зүйл байна. Энэ хилцээрт ороод одоо бид хичээх ёстой гэд. Бид дэгдэг зүйлийг хоёр хувааж үзэх ёстой. Нэгдүгээр бид дэгдэгт төр байх ёстой. Бид дэгдэгт хувийн хвшил байх ёстой. Хувийн хвшил яг бэлэм одоо оролдоод үзэх боломж байхад төр харин бэлэм байна уу? Бид нар одоо боловсон хүчний одоо тэг хомсдлыг нь шийдэж өгч чадж гин үү? Дид үрцийн одоо хүртээмжийг нь цахилгаан дулааныг нь татаж өгч чадж гин үү? Энэ бүх зүйлүүдээсээ ботход магадгүй энэ одоо 3 жилийн төр хилцээр чинь 30 жилийн одоо гамшиг болох үед гэдэг л одоо боломжлыг зүгээр яриад байгаа байхгүй. За дээрэс нь яг зүгээр 2009 он зүгээр засгийн газрын ганц шийдвэр байдаг штэ. Малын түүхийн эдгээр экспортыг зогсоох, баригдаагүй аж үйлдвэрийн парк зориулж. Тэгээ өнөөдөр малчтыгаа ядуу сэтгэлгээнд байлгах хамгийн том бодлого тэндээс л эхэлж ирсэн. Санзар гүшүүд 1 минут. За. Худалдаа ажлын дахин 9 номер микрофон ээ. Сэмэнэ. За, Санзар гүшүүний асуултанд хариулъя. За, танхимаас бол ерөөхдөө зарчмын хувьд бол дэмжиж байгаа. 3 удаагийн томоохон хилцүүлгүүд бол хийсэн. 23 онд нэг хилцүүлэг 12 дугаар сард, 24 онд 5 сард нэг хилцүүлэг. Яг энэ Евразийн эдийн засгийн хилцээрийн төр хилцээрийн төслийн талаар бол 12 дугаар сард бол томоохон хилцүүлгүүд бол хийсэн байгаа. Тэгээ түрүүн яг манай нөгөө Ганбаатараас гишүүн дурдчихжээ. Энд бол бид нар зөвхөн нөгөө топ 100-аас илүүтэй дунд жижиг бизнес эрхлэгч экспортлагчдыг илүүтэй оролцуулсан байгаа. Мөн танхимын болон танхимын бус гишүүдийг те яг нэг эргээд нөгөө танхимын статистикийг харахаар бараг 70-аас дээш экспортлагч маань бол дунд жижиг бизнес эрхлэгчид байгаа. Тийм учраас ерөөхдөө хувийн хвшлийн мэдээч хэрэг бид нар нөгөө нийт төлөөлж байгаа учраас те том болон жижиг дунд те зарим одоо гарааны бизнес эрхлэгч гэсэн цахим худалдаа e-commerce-оор экспортлоод эхэлсэн байна. Тэрийг бол бид нар Европын холбооны төсөлтэй эргээд хөрөнгө оруулалт худалдааны агентлагтай ингээм хамтраад хийж байгаа. Гол эргээд хэлэх нэг л статистик байгаа те бид нар урд төршөөсөө бараг 90% нь экспортод явж байгаа. Евразийн эдийн засгийн холбооны 5 оронтой 0.17% хүрэхгүй байгаа шүү дээ тий. Энэ дээр та хэд маань бас ингэж анхаарч үзээрэй. Өөрөөр бид нар эдийн засгаа экспортод төрөлжүүлээ. Эргээд манай экспортлагчид гол тулгарч байгаа асуудал бол худалдааны санхүүжилт болон төслийн санхүүжилт байгаа. Тийм учраас бид нар сая хөгжлийн банктай одоо хилцүүлэг хийгээд хөгжлийн банкны чиглэлийг илүү ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих
зорилтод одоо санхүүжилт, хоёрдугаарт бүрэн циклэрэнтэй экспортлон зориулсан үйлчлэгийг дэмжих бүрэн циклийн төслийн санхүүжилтийн одоо шугамыг нээхээр бол хамтын ажиллагааны гэрээ байгуулад ажиллаж байгаа. Баярлалаа. Гантамар сайдын микрофоныг нээ. Ер нь бол яг ажил хийж байгаа хүмүүс бол дэмжиж байгаа. Би түрүүн тэр нөгөө монопол эдийн засагтаа гэдэг манайх цэвэр уул уурхаар хазаацсан шүү гэдгийг хэлээд байгаа юм шүү. Тэгээд нөгөө зах зээл нь жоохон босоогүй учраас тэнд олигопол маягийн юм байна гэж хэлж байгаа шүү. Түүнээс би хувь компани руу ерөөсөө дайрсан юм байна. Сайн зураг гишүүн тэрийг ойлголтын алдаа байвал засараад. Хоёрдугаарт их 30 жилийн гам шиг би энэ Евразийн хэлцээрийн тухайар гадуур айхтар болгоомжлол айхтар ухаалаг мэдээллүүдийг аюу их харж байна. Гэхдээ жоохон тийм зүгээр би арчилсан намынхандаа жишээлбэл хэлж байгаа. Арчилсан нам одоо жишээлбэл нэг хөршөө үүсгдэг нам байж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол энэ хөршийг дэмждэг нам гэд төрчвөл бид яах юм? Тэгээ тэрнтэйгээ хэрүүлхийгээ суугаад байгаа юм. За сайн зэрэг гишүүн тодруулъя. За би тодруулчих. Би яг зүгээр ерөн аливаа зүйлийг би одоо урд хойд төршийг нэг их уянгалал миний ах за урд төршөө миний дайсан гэдэг энэ уянгалал зогсох үед бас жоохон бодиттой нүдэ нээх баг. Ерөн зүгээр төрийн институт яг энэ нүдээр харах хэрэгтэй. Тэгээ энэ дээр яг зүгээр таны зэрэг чашмыг ойлгож байна. Гэхдээ таны үгэнд бол картел хуульдагч нар гэж хэлсэн шүү. Энэ дээрээ бас би эдийн засгийн сайтын хувьд бас бизнес эрхлэлтэй бас арай тэгж тодорхойлж болохгүй баг. Одоо дотоодын зах зээлээс гадагшаа гарах оролдлогыг хийгээч л гэдэг зүйлийг таны хэлж байгаа үнцгийг би бол дэмжиж байна. За хоёрдугаарт яг таны ам болгоноос одоо том шийдвэрүүдээр хүн хилээд байгаа. Гэхдээ бодит ажил оруулж ирмээр байгаа юм сайтай. Та Монгол улсын одоо паспортыг хүчрэхэг болгож байгаа. Эдийн засгийн буюу хөрөнгө оруулалт татж байгаа байдлаар нь элчин сайд юм уу тэнд ажиллаж байгаа хүмүүсүүдийн ажлын үзүүлэлтийг дүгндэг болоо гэдэг энэ саналыг анхын саналыг би бас засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хилцэж яхад хэлж ирсэн. Бат цэцэг зайд хариулж ирсэн санагч байна. Энийгээ ингээд засгийн газар бодиттой ажил болгоод оруулаад ирэлт. Хэдүүлээ ингээд За. Гантамар сайдын микрофоныг нээ. Харин би түрүүн зүгээр аль нэг аж ахуйн нэгж рүү хэлээгүй гэдгээ дахиад нотлоод хэлчмээр байна. Энэ картел, монопол гэдэг байгаа чинь бол төрийн оролцоо асар өндөр байгаа тухай бид нар яриад байгаа шүү дээ. Энийг задлж энэ уул уурхай хамаарал, хэд хамаарлыг задлах ганц арга байна бид нарт. Илүү олон юм алга. Бодит амьдрал дээр манай энэ 250 мянган малчин өрх байна. 450 мянган хүн тэнд ажиллаж амьдарч байна. Энийг бид нар хөнгөн үйлдвэрээр дамжуулаад үн цэнтэй болгох арга бол өөрөө энэ эдийн засгийн монополыг арилгах боломж юм. Бид өөртөө байгаа зүйлийг л бүтээгдэхүүн болгож үн цэн бий болгож ижил энд шинэ эдийн засаг бий болох юм байл л дээ. Тэгээ энээсээ зүхтаагаад авах юм бол яг энэ монопол зах зээл одоо ингээл яг л төрийн юу байгаа үстэй. Бүх юм чинь бид харж байгаа шүү дээ. Тэгээ энэ байдал чинь ерөөсөө арилахгүй нэ нөгөө солонгорох барих урд хойд хөршийн тэнцвэр хадгалагдах нөгөө аюулгүй. За гантамар сайдаа би үгүй таны хэлж байгаа юмнуудыг дэмжиж байгаа. Та яг сая нөгөө элчин сайдын томилгоо байд юм уу? Элчин сайдын яамдуудын томилгоон дээр наад зарчмаа оруулаад ирэлтэй нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт магадгүй эдийн засгийн түншлэлийн хэлцээрээ юм уу гадаад удалцааны энэ хэлцээрүүдийг дагж байгаа хийгдэж байгаа энэ цаг үе дээр уг нь бид яг иж бүрнээр нь одоо хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих. За эргээд энэ дид үтцийн хөрөнгө оруулалтад төр хувийн түншлийг дэмжиж оруулж ирэх энэ багц хуулиуч хамтдаа орж ирвэл ихтгэл өмшил суух гэдэг. Өнөөдөр бид хэд вэ штэ. Яг энийг одоо ийм ганган хариултуудыг 8 сар сонсоо сууж байгаа байхгүй орж ирэхгүй штэ. Тэгэхээр яг энэ хилцээртэй зэрэгцээ оруулаад ирээч гэдэг зүйлийг л одоо та нөхдөсөө гуугаад байгаа байхгүй. Хизээ бэлэн болох. Хилцээр явчлаа. Тэр араас нь хувийн хвшлэл дэмжих хуулиуд хизээ орж ирэх. Тэгээ хөрөнгө оруулалтуудыг татах хуулиуд хизээ орж ирэх. Бидэд өөрсдөөсөө шалтгаалх юм хиймээр биш үү. Тэгэхээр өөрсдөөсөө гэдгийг нэг талтаа бидэд төр гэж ойлгох хэрэгтэй. Өөрсдөөсөө гэдгийг хувийн хвшлэгтэй. Ер нь бол бизнесийн орчныг сайжруулах төлөвлөгөөг бол бид нар заавал хэрэгжүүлнэ. Энэ бол нэг хуулиар шийдэгдэх асуудал биш гэдгийг
сайн зураг гишүүн хуульч хүний хувьд маш сайн мэдж байгаа. Бүртгэлийн хуулиуд байна, зөвшөөрлийн хуулиуд байна, цаашлаад татварын хууль байна, нийгмийн даатгалын хууль байна. Гэх мэт их олон хуулиас хамааралтай. Маш олон оролцогчтой бизнес руу хөрөнгө оруулж болохгүй гэсэн олон хаалтууд байна. 40 хэдэн салбарт 40 хэдэн төрлийн үйл хэрэгт одоо хөрөнгө оруулалт оруулахыг хориглоно ч гэдэм юм те. Тэгээ энэ дээр бол бид нар яг төлөвлөгөөт ажлуудаа төлөвлөгөөнийхөө дагуу хийнэ. Удахгүй энэ асуудлууд Монголын парламентаар хэлэлцэгдээд явнаа.